За тэгвэл үүсэт байгаа дуулантай холбоотойгоор улсын хурлын гишүүдийг хэрэглээний талаар манаас тгүүлж тодруулсан байна. Гишүүдийн хувьд үнэтэй брэнд хэрэглэдэггүй, үүний оронд ном худалдаа авахыг илүүд үздэг гэж олонхонд хариулсан байна. Энэ говийн костюм. Нөгөө Apple-ын цаг. За тэгээд гутал нь эн чинь аалтай байлоо. Ч одоо 3 жил өмсөж байгаа шүү дээ. 550-аар авлаа. Энэ зангагч би сая хан солонгост очихдоо 78,000 воноор л авсан баха. 78 байсан гэж. Энэ Улаанбаатар их дэлгүүрээс авдаг шүү дээ. 4 давхртууд. Тэгээд Энэ костюм чинь сая хэдэн зөөлөө тэмэрхүүсэн баха. гутал нь ямар үнэтэй, ямар брэнд? Энэ Porsche гутал. Энэ $100 л үтэл 300,000 төгрөг. Ер нь та брэнд хэрэглэдэг. Ямар брэнд хэрэглэдэг? Би нэг мэдэхгүй. Хүмүүс үзэж байгаа л авдаг шүү дээ. Men's Big би Японд явж байхдаа л авчихсан. Тийм үнэтэй костюм биш ээ. Би надад тийм том нэг би брэнд би өөрөө сонирхдаг тайп юм биш л дээ. Ерөнхийдөө нэг дундаж гэх юм уу. За Японоор бол Uniqlo хавцаа тий. Тиймэрхүү юмуд хэрэгэлдэг. Энэ өнөөдөр өмссөн байгаа пижакны үед бол 2 сая төгрөг бол хүрэх байхаа. Хослолоор бол тий. Энэ болохоор юу? Seiko. Citizen энэ. Энэ нөгөө докторийн зэрэгээ хамгаалахлаар Токио их сургууль докторийн зэрэг хамгаалахлаар оюутнуудад өгдөг байхгүй. Тэгээ ард нь миний нэртэй бэлгэний юм байна. За Sisley юм уу да? Өөрөөр бол бусдаар ер нь би нэг хайхтар тийм брэнд яг одоо лакшери брэнд гэдэг талаас бол хэрэглээ байдаггүй. Жишээлбэл таны бугуун цагч гэдэг юм уу, тэлээ гутал. Бугуун цаг зүүдэггүй. Энэ гар хийцэн тэлээ. Тэг энэ гоё л болохоор ээж нэг гоё л тэгэл. Энэ Michael Kors. За би ч Казахстанд явж байгаад авсан шүү дээ. Энэ хэд байсан блэ? Нэг 500 мянга тавьсан болов? Би нөгөө юунаас эндээс дэлгүүрээс л авсан шүү дээ. Гүшиндээ. Харснаа. Тэгээд гутал ч юм уу зангаа ер нь хамгийн үнэтэй брэнд бий бол цаг маагч гэдэг. За яг үнэ хэлэхэд би бол тийм хувц уншд нэг ач холбогдол өгдөг юм шиг. Залуудаа бол байдаг ус. Одоо тийм амьдрал байхгүй болцсон. Одоо бол яг үнэ хэлэхэд бэлтгэлээ хувцтай, киттэй явах дуртай. Дааш Монгол тэгэд явахлаар хүмүүс загнуулаад байна. Энэ нэг солонгос явахтаа авсан костюм одоо мөний нэг сайн мэдэхгүй. Ойролцоогоор нэг 120 хавцаал авсан баг. Тэгээ Монгол төгрөгөөр 120,000.